Ямар ч гэсэн тэргнүүд маань баг босоо дуусч чинь те аль руу ирж хахад яг нөгөө явцсан ажлуудыг бид нар ингээ харсан бол энэ удаа баг 3 4 тэр ингээ гарчихсан. Одоо ингээ хэд хийх нь үлдсэн байна. Одоо яг ямар тэргнүүд боссон байгаа вэ? Одоо ерөнхийдөө гол арай илүү ажиллагаатай. Гурван тэргнүүд нь гараас гарсан байгаа. Бусд нь бол аралнуудын бүгдийг хийчихсэн. Харьцангуй гайгүй ачааны тийм ойр зөөрийн тэргнүүд мэлчээд байгаа. Одоо ер хэдэн байнг гарчаад байгаа вэ? 14 үү? Нийт хэдэн байхан хийгдэх хэрэгтэй вэ? Нийт бол 15 гарах юм. Хоёул нь бол 14 дахь хийж байгаа юм. Одоо ер нь марг нэг л хийж байгаа. Тэгжээд цэнгэл дахиад дөрөвчтийн байх инээ тэргээд 3 юм аваад ирнэ. Тэр дахиад л юу. Жүжигчдийн маань имэйл ализина хийгдээд бэлэн болцоочсон. Одоо энэ бол манай төмөр жанжны имэйл хийгдэж байгаа юм байна тийм үү? Тэгээ яг ингээд шинээр хийчээд дараа нь тэрийг ингээд хуучруулад яг ингээд олон жил эдэлсэн юм шиг болох нь бас нэгэн цаг зарцуулдаг. Одоо хувцсан дээр ч гэсэн те ингээд харж байгаа. Хамгийн гоё зүйл нь яг юу вэ гэхээр ингээд бүх зүйл нь одоо жишээлбэл энэ оёдл төмөр те энэ болгоно бүгдээрээ ингээд гар хийц бүгднийг нь өөрсдөө хийж байгаа. Айгуу гоё байгалтай гоё газар хүрээд ирлээ. За 13 дугаар зууны бол мэдээч зэр зэвсэг те сэлэмж адгүй ерөөсөө төсөөлөхгүй. Нэг хоёрынд орох одоо юм зөвхөн ингээд нэг юм ташаавчны хэсгэнд орох юм болчихсон уу. Тэгэхээр одоо нэг хоёрынд ойролцоогоор 100-аас 300 ширхгийн хооронд ялцснууд орно гэсэн үг. Нэг хүнд үү? Тий. Энэ бол эмхтэй сэлмэн байгаа юм нарийнхан. Тэгээ одоо ингэж точилдож бэлэн болгосон ийм нэрийг тавьсан сэлмээ одоо бүр эцсийн байдлаар ингэж өнгөлгөөнд оруулж байгаа. 13 зууны үеийн одоо түүхэн олдруудаас санаа авч одоо бид нар өөрсдөө зохиож зурна гэсэн юм байна. Одоо энэ бол яг Үнэгийн үеийн олдроос санаа авчихсан юм хутга байгаа. Одоо энэ төмрөөр хийгдээд байгаа зэвсэгнүүд болохоор одоо яг киноны деталь хэсэг дээр ашиглагдана гэсэн үг зөвхөн деталь дээр. А яг одоо тулаантай түрүүгтэй үед болохоор хуурамч материалаар хийсэн эрзэнэн болоод овонцсон материалаар хийсэн юм хутга цэлмүүд ашиглагдана гэсэн үг. Яг адилхан дөөрөлж хийсэн. Энэ ордных уу тий? Тий энэ ордных энэ нөгөө юуны газар те эмсээ хүрээлэн те. Эртний нөгөө тэр хэв шинжийг дундаас хэм маяг орсон. Тийм архитектурын шийдэлтэй. Тэгээ ерөнхий атмосфер л ийм л байх нь л та ерөнхий одоо тухайн ситуацтай. Хамгийн сүүлч нэг киноны гүйцэтгэл дээр гарах буюу нөгөө жишээ нь энэ арсыг болон төмрийг одоо олон жил эдэлсэн юм шиг харагдуулж кинон дээр өөрөө энэ маань их үнэн харагддаг. Одоо тэр бүх ажлууд маань ингээ хийгдсэн. За бид хоёр яг одоо Single Ladies 4 киноны нэгэн чухал зүйл болох. Ер нь жижиг хэрэглэлийн баг гол дүр гэж хэлж болно. Тэр юу гэхээр бүгж сайн байна өглөөний мэнд. За битээр одоо нөгөө бүгжээ үзэх гэж төрөд ирсэн. Бүгдээ яг одоо яг юунаас эхлэх вэ хамгийн түрүүнд? Одоо тэгэл хийж эхлэндээ ерөнхийдөө бол энэ нөхөр чинь л одоо бүгж болно гэж ойлгож байгаа. Манай яг үнс одоо түүхий эдэртэй материалаар хийн. Тэгээд 909 сарцтай алтаар. Яг ийм бүгж болох юм шүү дээ. Яг ийм бүгж болох. Энэ морд бол одоос ойроо олон жил унагдаагүй. Зарим нь одоо цаа эмнэг морд байгаа. Тийм болохоор өндөөс ингээ кино зурганд одоо
бэлдэж эхэлнэ. Тийм л одоо тэгэхээр хүний дундуур өнгөрдөг хажуудаас одоо бит зүйл болох тийм одоо энэ эртний энэ хөсөг тэрэг туг далбаас өргөхгүй болох энэ бэлтгэл сургалт эхлэх гэж байна. Дуулга маань яг хүний нөгөө царайтай дүр төрхтэйг хосолж хамгийн чухал харагддаг үүсгдэг учраас энэ дээр бас нэлээд хамгийн хүнд ажлууд маань бас чухалж үлдсэн байна энэ дээр. За энд манай зураас хувцсны зураа цэг маань энд жишээ нь яг эмэгтэй баатруудын яг нарийн деталь одоо ажиллагаан дээр ажиллаж байна. Тэрс маа эмэгтэй хүмүүс бас ийм эмэгтэй төрлийн хувцсан дээр ажиллахад илүү төхөмтэй байна. Welcome to Aruna Suri. Добро пожаловать Aruna Suri. Манай киноны хувцсны ажил нэг ойролцоогоор 35-40 төвтэй явж байна л да. За тэгээ Персийн үеийн бүжигчин эмэгтэйчүүдийн хувцсыг бас хийхийг оролдож байгаа. Мэдээж зэрэг энэ болгон дээрсэн тэгэл энэ бүх деталийг зөв хайж олон нийлүүлэн гээд энэ охтуудын манаас гарын ур чадвар маш их оролцож байгаа. Одоо ингээд зөв жишээнээс нь үзүүлээ л да цөмөр. Одоо энэ бол яг бүгд дуусаагүй байна. Яг одоо хийх явцтай байж байгаа. Перс эмэгтэйчүүд бас айгүй юм ганган хатхамал шийдэл маш өндөртэй юм хувцсуудыг өмсдөг байсан байна. Тэгээд ингээд перс хэн дээр содлаад одоо ингээд гар хатхамлаар ингээд хийж байгаа. Жишээлбэл нөгөө персийн одоо нөгөө эмэгтэйчүүд дээр өмсгдөх бас нэг жилетийг би нэг хальт ингээд үзүүлээ. Одоо энэ чинь нөгөө нэг ганцхан жилет нь те. Тэгэхээр энэ болгоныг бид нар нөгөө гараараа хийж ингээд ойж те бүтээж гаргаж байгаа. Толгоон гоёл одоо тий малгайн гоёл ингэ бэлэн болцсон. За ингэ балгаан дээрээ зүгтгэхэд бэлэн болоод аягдж байна. Тэгээ энэ болгонд ингэж энэ шүр болгонд ингэж детайлаараа ингэж нэгжлэн ингэж ойж гаргаж байгаа манайх. Тэгээ одоо энэ ч гэсэн бас яг ингэж оюу шүр яг ингэ байгаа. Тэгээд одоо ингэ зургийн дагуу ингээд бас ингээд хатгагдаад ингээ оёдно. Цэргийн одоо хувцсан дээр бид нүсээс ярил л да. За энэ материалынхаа дээлийг бол яг Монгол одоо яг тухайн үеийн Монгол цэргийн дээлийг яг судалж хийсэн. Яг тэр эсхүүрийн дагуу бас явсан баа да. Тухайн үеийн дээл юм оноотой байсан. Энэ оноог оруулж гисэн. Энэ айгүй том онцлогтой байгаа. Энийг бол маш олон зураг болон бас түүхний тийм номнууд дээр бичсэн байт юм билэ. Дандаа байгалийн цэвэр гаралтай. Тэгээ болж хөр ингээд юм гоё шорон өнгийн пастел өнгөн юм давнуудыг сонгож ажиллаж байгаа. За 9 эрдэн дээр тулгуурлаж ерөнхийдөө загварынаас бодож гаргаад тэгээд хийсэн. Тэгээ мэдээж яриг илүүч өөртөө нөө баатар гэдэг юм шинж тэмдгийг агуулж явах хэвээр. Тэгэхээр ийм эрэмгий зоригтой тэгээд ийм эмхтэй хүнийг бол гаргая. За сувд дээр жишээлбэл одоо ингээд битүү яг биднээс яг жинхэнэ сувднууд биднээс ашиглаж ингэж хийсэн. Тэгэхээр одоо эн чинь ингээд бас л ингээд сувд гэдэг чинь өөрөө ингээд хясаан дунд ингээд хавчуулагдаж байдаг юм юу штэ. Тэгэл тэндээсээ ургуулад бодоол ингээд хясаан дунд хавчуулагдсан арга технологи гэж бодож хийсэн байгаа. За бид нар яг одоо Single Ladies 4 киноны үс сахаллыг хариуцсан Cinema Make-up-ныхаа урлан дээр ирсэн байна. Тэгээд яг одоо болохоор яг үс болон сахалны боловсруулж явж байна. Бид бол
хэдөө болж чаддаг гэлээ. Энд та 2 удаа чанаа. Энэ бол эхний чанал. Тэгээд дахиж чанаад тэгээд сүлд нариулаад тэгээд бэлэн басан бүтээгдэхүүнээ ядалдаг байна. Энэ бол чарагдаагүй. Чанагдаагүй энэ яг илэр байгаа. Энэ одоо нөө сарлын сав шүү дээ. Тэгээд яг бэлэн юм юугаа бид авчираад өөрснөө ингээд самнаад ингээд бэлтчихдэг байхгүй юу? Тэгээд энэ бэлтцүүдээ ингээд ягаад чанаад тэгээ хамгийн сүүлд нь та тэгээ хатаагаад яг бэлэн басан бүтээгдэхүүнүүдээ тэгээд нөгөө хүн өмнөхаа ингээд ууталчдаг. За энэ болохоор ингээд бүр нөгөө утаад яваад ингээд бэлэн болцсон. Одоо энэ бол тийм бүр яг эцсийн байдлаар тийм бэлэн болсон. Одоо ингээд энийгээрээ бид нэг ингээд нөгөө сахлаасаа нэхэх, үсээ нэхэх гээд яг гэсэн. Мэдэгдүүлэхгүй тул яг нэг жижиг чинь 5-8 ширхэг сахал нэхэд бэлдээд аваа явдаг гэсэн. Тэгээ бас нөгөө өснүүдийг бас айгүй бид тэгээд бас өөрснөө нэхэд тэгээд бас ингэж нааж өгдөг яг мэдэгдүүлэхгүй болгож. Одоо манай жадан гарт бас яг өсөн тэгэж наагдаж байгаа шүү дээ. Тийм боргуул дээр одоо бас боргуул дээр ус залгах юм. Тийм өсийг бас тэгэж нэхэж залгахаар. Салхалсан чи ямар вэ? Баяа. Мэ хөрхөн тааштай. Жанжны дүрийн онцлог нь бол одоо ерөнхийдөө манай жүжигчин маань өөрөө сахалтай учраас сахал бол яахгүй. Гэхдээ энэ дээр нөгөө камер дээр заавал тоон фильм шейп гэж юм байдаг байгаа. Одоо тэр нь болохоор камер дээр тэр тухайн хүний одоо характерыг л тодтогч өгдөг. Хоёр талаас тасралтгүй гүйлэх гэсэн энэ яг маш том амжилт болж байна. Заамх одоо хэдийлэн хийсэн юм бэ? Би одоо 10 хэлсэн ч байна. 95 хүрээг тэгэл үндсэндээ хэлсэлж байна. Манай өнөөдрийн тест бол үргэлжилсээр байна. Яаж юм бэ? Ажил нь яаж юм? Одоо тесттэй дараагийнхаа модулийг хүлээл хийсэн. Би ч сэнгэлдээс 2 3 тэгээд амьдралог тэгээд дурлсан дээр ажилласан. Одоо энэ дэр болохоор бүтэн биш синемагийнхантай хамт ажиллаж байгаа болохоор бас нэг талаас амар байгаа. Би болохоор ер нь бол одоо яг энэ зүудний 9 Баатар чинь ерөөхдөө бараг л цагны шоу шиг юм болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий одоо энэ бодлуудаас ч гэсэн харагдаж байгаа сте ерөөсөө ямар ч түүх юм бол байхгүй. Тэгээд зүудний 9 Баатараа хариуцж байгаа. Тэгээд яг киноны турш ундермагч тэр л зөвхөн ажиллаж байгаа болохоор бас нэг талаас айгүй амар. Single ladies дөрөв яг одоо эхэлж байна. Бид замдаа гарлаа.